2025 оны нийтийн тээврийн бодлогын газрын аврах шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн маань амжилттай явагдаж байна. Тэгээд тэмцээнд нийтдээ байгууллагын 70 гаруй тамирчид спортын 5 төрлөөр өрсөлдөж байна. За энэ жилийн манай тэмцээний гол онцлог гэх юм бол автотээврийн салбар, Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулаад ингээд болж байгаагаар онцлогтой байна. За энэ тэмцээнээс шалгарсан баг тамирчид маань цаашлаад автотээврийн 100 жилийн ойн тэмцээнд байгууллага төлөөдөж оролцох ингээ баг тамирчтай бүрдүүлэх юм аа. Ингээд тамирчидаа спортын өндөр амжилтыг хүсье.